За эмийн асуудал маш урдан ингээд шийдэгдээд бид нэр саяхан одоо намар ярьж байсан. Тэгээд ямар ч байсан ажил яваад ингээд байгаад нь одоо маш их баяртай байна. Тэгээд эмийн бодлогыг дараад нь бид нар танилцуулъя, ямар ажил хийж байгаагаа гэсэн. Тэгэхээр энийг бол танилцуулах хэрэгтэй байна. Энийг бол бид нар сонсохыг хүсэж байна. За тэгээд түрүүн ариун зай сайдын хэлдэгтээ бол 100% санал нэг байгаа. Ариун зай гишүүний хэлдэгтээ хүнс эмийн чанар хяндаг агентлаг бол тустай байх ёстой. Яалтчгүй. Тэрийг түрүүн сайд ч бас өөрөө хэллээ. Үнэхээр сайн тоног төхөөрөмжтэй, сайн боловсон хүчинтэй, үнэхээр сайн хяндаг байх хэрэгтэй. Ийм чадамжтай. Энэ үл өөрөө гэхдээ эрүүл мэндийн яамнаас тустай байх ёстой шүү. Энэ тустай байж ч хянах болохоос биш өөрийгөө хянаад явна гэх юм бол энэ бол угаасаа л байж болохгүй асуудал зарчмын үед. Тэгэхээр энэ бол заавал тустай байх ёстой. За тэгээд өмнө нь бол одоо маш их ярихад бол ерөөсөө Монгол улсад чанаргүй юм байна штэ, ийм чанаргүй штэ, би чанаргүй юм хэрэглээд байна. Би өдөр тутам хэрэгэлдэг гэж хэлэхэд хүртэл үгүй манайх стандарт хангадгаа л гэж ярьдаг. Гэтэл одоо өнөөдөр бол одоо бид нар яг ярьж штэ. Чанартай хямд юм оруулж ирнэ гэж. Тэгэхээр үнэхээр өмнө нь чанаргүй байсан гэдгээ бол одоо баталчихж байна. Чанаргүй юм хэрглэж исэн гэдгээ баталж байна. Тэгэхээр энэ талаар бас албаны хүмүүс яг хариу өгөөрэй. Ерөн шалгалтыг гэдэг яг тийм чанартай чанаргүй гэсэн хариулт гарч ирсэн юм уу? Одоо чанартай гэдэг үгийг бид нэр хэрэглээд байгаа учраас энэ чи чанараа сайжруулж байгаа. Чанар сайжирж байгаа нь юу үйлдвэрлэсэн улс нь юм уу? Эсвэл тэр одоо эмийнх нэг орц найрлагын сайжраад байгаа юм уу гэдгийг яг хэлж өгөөрэй. За тэгээд хэрвээ үнэхээр өмнө нь чанаргүй юмэр үйлчилж исэн бол тэр хариуцлагыг хэн нүлээх юм бэ? Бид нар одоо хариуцлагын систем ярихгүй дандаа ингээд явсаар байгаа л өнөөдрийг хүрсэн. Яагаад тэрийг шалгаагүй? Яагаад тэрэн дээр тэгвэл хариуцлага тооцоогүй? Энийг хэн хүлээх ёстой юм? За тэгээ 3 дугаарт гэх юм бол эмийн нөөцийн асуудал ямар байгаа вэ? Энэ одоо аймаг орон нутаг те сумдуудаар эмийн нөөцийн асуудал ямар байгаа? Ноднон 7 сард би Архангай аймагт явж байгаад би муудаад Сэдвгсийн аймгийн хэмжээнд нэгч байгаагүй шүү. Аймгийн хэмжээнд аймгийн эмнэлэгтж байгаагүй, аптекуудаарч байгаагүй. Ингээд хайгаад ерөөсө 3 цаг хайсны эцэст хугацаанд дуусчихсан хүчингөө одоо устгах гэжсэн 5хан ширхэг аптект байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө тэр эмийг хэрэглэхгүй шууд одоо өвхөлт хүргэх шалтгаантай өвчний юм учраас энэ нэмэлт минутын нөгөө баясгалан гişүү. Тэгэхээр эмийн нөөцийн асуудал дээр хэр анхаарч байгаа вэ? Энэ бол 21 бид нар бол одоо алслагдмал аймаг дээр юм байгаа юм чи суман дээр энэ асуудал ямар байгаа вэ? Уналт таталтын эм за одоо даралтын эмнүүдийн хүрэлцээ хэр байгаа вэ? Энэ дээр ер нь ямар бодлого барьж ажиллаж байгаа? Би бол дандаа яг баримттай юм яриад байна шүү дээ. Нодон 7 сарын 13-нд бол Архангай аймагт нэг ч юм байгаагүй шүү. Тэгэхэд тэнд маш олон тэр эмнийг хэрэгцээтэй улсууд байсан. За эдгээр яг 3 асуултанд мен сайхан хариулаад өгчөөрэй. За ажлын хэсгээс хэн төрүүлж хариулж эхлэх вэ? Намхан дөрөв 5 дахь микрофон хариулна. За баясгалан гишүүний асуултанд хариулъя. Эмийн нөөцийн хувьд бол одоогоор манай эм зүйн салбарт нэгдсэн эмийн нөөцийг харах систем байхгүй байгаа. Гэхдээ бид нар энийг хуулийн зааж өгсөн болон байгаа програм болох Лайсмит програма гайлаас эхлээд орж ирэх үед нь цуурлаар нь бүртгээд эцсийн хэрэглэгч хүртэл эцсийн эмнэлгийн агуулгад байгаа хүртэл нөөцийг нэгдсэн байдлаар хардаг болохоор системээ хөгжүүлж байгаа. Тэгээд эхний ээлжинд бол гайлын байгууллагатай бол орж ирж байгаа эмийг цуурлаар нь системд оруулаад эмийн сангууд тэр цуурлын дагуу баримтан дээрээ эмийнхаа нэр тэгээд цуурлын дугаар тоош ирэхээр ингээд бүртгээд гаргадаг болгочихсон байгаа. Тэгээд энэ маань бүх эмийн сангуудтай холбогдоод бүх эмнэлгүүдтэй холбогдоод агуулгаасаа нэгдсэн системээр бид нар програмаар дамжуулаад улсын хэмжээнд эмийн нөөцөө хардаг болох боломжтой. Тэгж тийм болгохоор зорж ажиллаж байна. Тэгээд эмийн чанарын хувьд бол
яг одоо хуурамч стандартын бус юм бол өнгөрсөн тохиолдлуудад Монгол улсад нэг ийм бидний хэлж мэдгээр Pfizer-ийн Viagra гэдэг юм бол яг аль биесээр илрээд хуурамч юм гэж бүртгэжсэн. Тэгээд Монгол улсад бүртгүүлж байгаа эмнүүд маань ийм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дэрэгдэх эм шинжилгээ лабораториор шинжилэгдээд гэхдээ хатуу зохицуулалттай орны эмүүд бол шинжилгээнд орохгүй итгэлцлийн журмаараа ингээд тухайн улстай шинжилэгдсэн шинжилгээний дүн бид нар баримталдаг. Тэгэхээр яг бүртгэгдээд орж ирсэн эмний тухайд бол бүгд шинжилгээний хамрагдаад чанарын шаардлага хангаад бүртгэж байгаа гэж тийм зохицуулалттай байгаа. За тэгээд нэмээд хэлэхэд бас төрөүний Бэсэн гишүүн эмийн үнийн талаар асууж ирсэн. Тэгээд эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинжилсэн найруулга дээр маань өмнө нь бол манай салбарт эмийн үнэнд хяналт тавих боломж тийм хууль эрхцэн зохицуулж байгаагүй бол тухайн хуулийн 47 дугаар бүлэг дээр 47-гийн 11 дугаар бүлэг дээр төрөөс эмийн үнийг хянах зохицуулах 8 төрлийн аргыг хэрэглэх боломжийг нээж өгсөн байгаа. Энтэй холбоотойгоор бол бид нар үнийн ил тод байдлыг хянах дээрээс нь одоо засгийн газар эрүүл мэндийн амнаас хэрэгжүүлж байгаа нэг их усрын худалдаа авалт маань тухайн 47-гийн 11 дээр байгаа үнийн хилцэл хийх боломж үүснээрээ хийгдэж байгаа. Тэгэд энэ үнийн хилцэл хийснээрээ тухайн орж ирсэн 23 юм маань зах зээл Монгол улсад орж ирж байгаа гайлын үнээс нь харьцуулахад 15-аас 90% хүртэл хямд орж ирж байгаа. Тэгэхээр энэ хууль маань бидэнд ийм эмийн үнийг хянах зохицуулах боломжийг олгож өгсөн. Тэгээд энэ бүх 8 аргыг хэрэглэх тал дээр бид нар бүх зохицуулалтаа хийгээд ажиллаж байна. За гишүүний асуултанд нэмж хариулна мөн сайхан сайд. За үндсэндээ одоо манай улсын тавьж байгаа чанар стандартын шаардлага бичиг баримтын хувьд лабораторийн шинжилгээний хувьд хангаал энэ манай улсын зах зээл дээр хэрэглээд байдаг. Гэсэн хэдий боловч эмчилгээний үр дүн муу байгаа нь тодорхой байгаад байгаа. Тэгэхээр энийгээ бид нар хийж байгаа лабораторийнхоо энэ эмийнхээ одоо чанарыг хянаж байгаа лабораторийнхоо хүчин чадлыг сайжруулж бусад төрлийн шинжилгээнүүдийг хийдэг болоод ингээд өнөөдөр үйлчилгээ муутай чанаргүй гэгдэж байгаа хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа юмнээс нь ахуулаад энэ лабораториудад одоо бүр өргөн хэмжээнд шинжилээд энийгээ зах зээлээс гаргах ажлаа бид нар эхлэе л гэж. Тэрний тулд бид нар оронд нь ямар юмнуудыг аль улсын чанартай үйлдвэрээс хямд үнээр оруулж ирэх вэ гэдэг эхэлж энэ бодлого хийж байгаа. Тэгэхгүй бол бид нар өнөөдөр юуны тухайн төрөлгөө энэ чанаргүй байна гэдээ ямар нэгэн баталгаагүйгээр зах зээлээс хасчдаг оронд нь хэрэглэх За мөн сайхан сайдын микрофоныг өгнө үү? Дуусгаад хариулна. Тэгээ одоо хариуцлага ярих асуудал бол одоо тэгээд энэ чанаргүй гэж байгаа юмнуудээ бүгдийг тогтоогоод тэгээ хэдэн оноос энэ юмнууд манай улсад зах зээл дээр орж ирсэн, нэвтэрч эхэлсэн, үйлдвэрлэгдэж эхэлсэн. Тэгээ тэрийг одоо тухайн үеийн байгаа лабораторийн хүчин чадлаар шинжилээд тогтоогоод оруулж ирсэн улсууд хариуцлага тооцох юм уу? Тэр бол одоо ингээд эргээд бас яригдах асуудал байна. Тэр тухайн үед оруулж ирж исэн ном журмынхаа дагуу орж ирээ зах зээл дээр хэрэглэгдэж исэн болов уу гэж ингэж бодож байна.